Ипотекийн 8% хүүтэй зээл зогссноос үүдэн арилжааны банкуд зарим зээлүүдэд хаасан байгаа. Энэхүү асуудалтай холбоотойгоор буян тухай 2 орон сууцны хорооллын ашиглалтанд орох хугацаа хойшилжээ. Учир нь захиалагчдын дийлэнх нь 8% хүүтэй ипотекийн зээлд найдаж байсан гэх мэдээлэл цацагдаад байсан юм а. За харин энэ асуудалд төрийн орон сууцны корпорацаас няцаалт хийсэн бөгөөд байр ашиглалтанд ороход бол бэлэн, одоо харин улсын комисс хүлээж авах үлдээд байгааг хэллээ. Гадуур яригдаад байгаа шиг одоо 8% ипотекийн зээл одоо олгогдохоо болсноос үүдэлтэйгээр төрийн орон сууц корпорацийн барьж байгаа байр ашиглалтанд орох хугацаа хойшлсон гэдэг мэдээлэл бол буруу мэдээлэл явж байна. Бид нар бол 10 сарын 30-нд эхний 22 барьдгаа 30 байрлал болгож ашиглалтанд өгөхөд төлөвлөж ажилласан. Гэхдээ гадны инженерийн шугамжлалчны ажилласлаад манай хугацаа маань 1 сар гаднаар хойшилж ингэж улсын комиссын ажил авсан. Одоогоор бид нар эхний 22 барилга улсын комиссд бүрэн хүлээлгэд өгчөд байж байна. Үлдсэн 9 барилгыг одоо өнөөдөр улсын комиссыг нь ажиллаж байгаа. Энэ комисс ажлаа дуусгаад бид нар бас хүлээж авна. Тэгэхээр манай хувьд бол тэгж одоо зээл мэдээс шалтгаалаад ашиглалтанд орох юм хойшсон гэдэг мэдээлэл бол буруу мэдээлэл байна. Буян тухай 2 хорооллын 9 барилга энэ 7 хоногт ашиглалтанд орох байсан ч хугацаа бага зэрэг хойшилж байгаа. Учир нь тус орон сууц ашиглалтанд ороход бэлэн болсон бөгөөд одоо энэхүү орон сууцанд улсын комисс хүлээж авах үлдээд байгаа юм байна. Буян тухай 2 хороолд орох хүсэлтэй иргэдийн их нь урьдчилгаа болох 10% төлөөд ипотекийн 8% хүүтэй зээлд хамрагдах хүсэлтэй байдаг. Тиймээс төрийн орон сууцны корпорацаас 8% хүүтэй ипотекийн зээлийг хэвээр үлдээх нь иргэдэд хэрэгтэй гэсэн байр суурьтай байна. Бид бол ерөнхийд нь бас арилжааны банкуудын гаргаж байгаа энэ саналтай бол нэгдвэл нэг байр суурьтай байгаа. Үнэхээр одоо энэ ипотекийн 8% зээл гэдэг бол энэ манай иргэдэд маш их үр өгөөж өгсөн. Үнэхээр иргэд бас орон сууцнд орох боломжийг бол маш нээж өгсөн ийм зүйтэй зүйл байсан шүү дээ. Тэгэхээр энийг одоо ингээд бас чөлөөлөөд шууд одоо арилжааны 20% тэ түүнээс дээш хувьтай арилжааны зээл болгоно гэдэг нь өөрөө иргэдэд бол үнэхээр маш том дарамт учирч байгаа. Тэгэхээр бид нар бол арилжааны банкудтай нэг жил байр суурьтай байж байгаа. Дээр нь одоо бас улсын хурлаас энэ үндсэн хуулийн цэцгийн гаргасан энэ дээр бас тодорхой хэмжээнд бас улсын хурлыг энэ иргэдэд хамгаалсан шийдвэр гаргаж иргэдийнхээ талд зогсно гэдэгт бол итгэлтэй. Үндсэн хуулийн цэцээс гаргасан шийдвэрийн дараа Монголын банкуудын холбоо хуралдаж 8% хүүтэй ипотекийн зээлийг хаасан. Энэ асуудлаас үүдэн арилжааны банкуд зарим зээлээч мөн зогсоосон. Тэгвэл ипотекийн 8% хүүтэй зээл зогсноор иргэдийн орон сууцнд орох ганц боломж үгүй болох дээрээ тулаад байгаамаа.